Энэ бол Бата. Харин энэ бол Батагийн найз охин Амина. Бата үнэхээр хөөрхөн найз охинтой юм болохоор жаргалтаараа өдрийг эхлүүлдэг ч харамсалтай нэг сургуулийн шинжээлээр Амина маань Батаг хайчна. Уучлаарай, би өөр залуу дурлсан. Бас хөөрхөн сар гаруй хамтдаа үерхэж найзлаа цагийг хамтдаа сайхан өнгөрсөн ч адаг сүлд нь хаягдсан хөөрхий Бата гүн эм оролд орлгүй яах вэ? Би өгөж байна. Сэтгэлээсээ Онлайнаар Амина блоглуулсан сэтгэлэн шархасан Бата эм орж исэн хэдий болтол ийм өрөвдөлтөй байх нь найз охинтой олно гэж шийдээд хормын дараа найз охин түрээсэлчихдэг. Гажийн нэм ярддаг уламжлалт бичлэгтэй давтай морил өнөөдөр бид бүхэн түрээсийн найз охин гэдэг галзуу нэгэн аним дээр сизон 1-ийн товч тайлбар бас Zinon миний би өөрийн дүгнэлт сэтгэлдэлд бодлоо хуваалцахаар ирлээ. Лайк болон subscribe дараад enjoy the video. Японд сонин содон зүйлс их хэлбэг байдаг болохоор түрээсийн найз охин гэдэг нэг тийм сүртэй биш бололтой. Бата маань юу ч болоогүй юм шиг Мишель гэдэг энэ хөөрхөн охиныг онлайнаар олоод түрээсэлсэн байна. Яалтчгүй түрээсийн найз охин болохоор хурж ирээд болцоо эхлээс өмнө хамгийн түрүүнд мөнгөө нэхэд амжина. Бата бол ямар ч тач мөнгө төлөөд болзоонд гарч хамтдаа аквариум үзээд Мишельтэй баггуу цагийг өнгөрүүлээд харих замд Мишель Батагийн гарыг барьж авснаа хөтөлчдөг. Тэр өчүүхэн мөчөд Бата уяраад хүй байж байгаарэ. Энэ охинд би нэлээд таалагдсан бололтой. Надад ч бас таалагдж байгаа. Бараг түрээсийн биш жинхнээсээ хосууд болчих юм байна да гэж бодож мөрөөдөн гэртээ орж ирснийхээ дараагаар түрээссэн охины сэтгэл комент үлдээх хэсэгт Мишель болзоо хийж дуусныхаа дараа үргэлж болцсон залуугаа хөдөлдөг болохыг уншаад ажлынх нь нэг хэсэг байсныг олж мэдээ. Дими баахан мөрөөдсөн бодол нь ямар ч амжилтгүй ойлгоод ууралсан шарандаа ёстой муухай комент үлдээгээ 5-аас 1 од өгчнө. Ууралж муулж шарлахж тэнэгтчээ дахиад болцоор түрээсэлчт юм да. Ёстой юмтай ч гэмээр юм уу, тэнэгч гэмээр юм уу, сонин залуу байгааз. За ямар ч лээсээ хоёр дахь болцоогоо эхлүүлээд мөнгөө бэлнээр нөгөөд манай хоёр дахиад аквариумаас өөр үзэх юм байдаг болтой. Мишель Батад үнэхээр хөөрхөн харагдаа тэр дунд нь манай он гинт өөрийнхөө экс Аминаг санаад хаягдсан ураа Мишельд гаргаад илүү дутуу балаан бувтнаад уйлж муулаа төмний өвн бөөн шуугаан дэгдэчин. Мишель бушуухан Батаг дагуулж булан төрөөд зад загнаад би зүгээр л ажиллаа гэж шүү найз охин түрээсэлчэд ихэн бодоод байгаараа мангар бацаанаа гэж амар загнуулаа зогсож явах үеэр нь түүний утсан дуудлага ирээд юу усныг асуухад эмлэгт байгаа түүний эмээ ухаан алдсан гин. Болзоонд явах мөнгөө аль үжээ төлсөн болохоор Мишель Бата хоёр хамтдаа эмээгхэн байгаа эмнэлгүүрөөр явж очиход ашгүй эмээн тажгүй байна. Дааж дагуулж ирсэн охиныг хараад энэ хин хэмээ асуухад банцандаа Бата манай найз охин гэж хэлээд хайноо. Эцэст нь ачхүүгээ найз охинтой болсныг нь мэдсэн Батагийн эмээ ёстой бөөн баяраа тэмдэглээд эмээ найз нарыгаа дуудаад ачийнхаа хөөрхөн дуралт тариг танилцуултал эмээгийнх нь найзууд дунд нь Мишелийн бас эмээ байж таарна. Аяя. Бөөн холион бантан дунд манай хоёр хэдий түрээсийн хосч гисэн банцандаа жүжиглэж арай нэг юм тустай байх цаг гарахад Мишель Батаг ёстой зад алгадна. За зөв цагийн даруулаад эмээ нартай салсан гэж хэлээд энэ балаа асуудлыг шийднэ шүү хэмээн хоёулаа тохироод бас үнэхээр хүнд хэцүү эмээгийн асуудлуудтай үед над руу залгаарай гэд Мишель маань яваад өгнө. Маргааш нь Бата Мишелийг бодож дотроо догтлоод сургуулаараа алхаад явж исэн чинь Мишельтэй таарч тийм да. Бата Мишель хоёр маань хоёулаа адилхан сургуульд сурдаг болж таарна. Харин Мишель буруугаар ойлгоод чи ёстой намайг сталкертаад байна муу гаж тонт намайг дагаад байгаа мó энд сурд юм уу эсвэл хэрвээ тийм бол нэг ч үг надтай дуурахгүй шүү бас харьцахгүй шүү хиндээ гай болохгүй айтайхан л байна шүү гэж ёстой барьж итгэн холгүй бөөн заалтууд тушаалууд Батад айлтганаа. Мишель бол үнэхээр бие даасан мундаг охин болохоор чөлөө цагаараа түрээсийн найз охины ажил хийж сургалтын төлбөр өдөр тутмын хэрэгцээгээ хангадаг аж. За тэгсэн чинь Мишель Бата хоёр ганц адилхан сургуульд явдгаар дуусахгүй бүр нэг орон сууцанд нэг ханны нэг хаалганы цаанд буюу хөршүүд болж таарна. Энэ одоо Аз юм болов уу эсвэл хараал юм болов уу? Гайхалтай. Хөршүүд болгоо мэдсний дараа жаахан эвгүй байдалд ороод гэр лүгөө ороод нуугцчлгүй явах уу. Төд удалгүй Батагийн эмээ залгаад миний хүү эмээ гэрт нь очин шүү найз охиноо дуудаарай гуруулаа сайхан уулзаж жаал сууя гин. Энийг сонссон хүнд байдалд орсон Бата эмээгийнх нь бие тааруу байдаг юм болохоор эмээгээ бодоод Мишелийг найз охины жүжигээ дахиад тавиаж гэж хүсээд нохоо гахашаа гэрийнхэн гадаагүй нөө. Ёстой жинхэнэ ноён нуруу хуг. Харин Мишель маань салцсан гэж хэлээ гэж зөрүүдлээ зөвшөөртгөө. Эмээ нь хүүгэндээ ирээд нэлээд удаа найз охины нэрхийг хүлээгээд байдаггүй болохоор жоохон гуниглаад гутраад яг явах гэсэн чинь Мишель маань идэх хоолтой орж ирж манай хоёрт бэлэг барьнаа. Мишелигээ харсан эмээ бөөн баяр. Батагийн эмээ даанч ганц энэ удаагийн уулзалтаар зогсохгүй 3 дахь өдөр бүр ирж уулзах ёстой гэдэг шаардлага тавьчаад явчихна. Бас л овоо мо санаатай эмээ байгаа шүү. Түүнийг явсны дараа Бата Мишельд түрээсэлсэн цагийнхан дагуу мөнгө өгөөд Мишель маань сайхан сэтгэлтэй юм болохоор 3 дахь өдөр болгоно 1 цаг эмээтэй хань олж уулзаж бай гэдэг хөөрхөн болцлыг тавьдаг. Ингээд 3 дахь бүр эмээтэйгээ уулзаад харих замдаа хөдөлцөж за бүр жинхнээсээ хоосууд болцсон юм шиг алхах зуурна. Батагийн найзуудтай таарад бүгдээрээ хамт ус ундаа уухаар болно.
Уулзах газар дээр очтол Батагийн экс найз охин Аминаа тэнд сууж идэг шүү. Амина Батаг шинэхэн найз охинтой болсныг нь хараад дотроо бүр амар хартаастай. Гэхдээ гаднаа бол яагаад ч хөд үрсгэн. Зүгээр л хальт таарад өнгөрхнэ гэж бодтол айгүй муухай залтай царайлчаад Амина Мишель дээр ирээд Батагийн талаар муухай сөрөг зүйлсийг ярнаа. Мишель тэр яриаг нь төвчөхгүй Батаг маань өмөрсөн чинь Бата тэнд бүр юу ч хэлэхгүй дуурахгүй тэнийг царайлаа суугаад исэн болохоор Мишелийн уур нь хүрээд хаяад ивчин. Ганц тэнд зогсохгүй Бата Аминатай хамт алхаж малхаад манайд очих уу? Үгүй ээ, боломжгүй хүн байгаа. Тэгвэл манайд очих уу тэргээд тэнийг юм ярина. Салцсан юм байж бүр арай. Амина бас тэнд Мишелийг муулчих санаатай сонио үгс хэлэхэд Батагийн тухай ороод "За болно чи дэмэрээд бити олон юм донгосоод байгаарай" гэж хэлээд гэртээ гүйчжөөд Мишелээс уучлалтгүй. Мишель маань би жирийн нэгэн түрээсийн найз охин болохоор зүгээр дээ гэдэг. Ёстой л мундаг сайхан охин юм да хөрхий. Мишель бол Батад арай л гоёдох юм байна өө. Дараагаар нь Бата найзуудтайгаа хамт далайн эрэг орохоор болж сайхан агаарлана. За байж байгаарай. Тэгсэн чинь байж штэ. Манай хоёр эхлээд нэг сургууль олж таарсан. Дараа нь бүр хуршүүд болж таарсан. Дараа нь имээнэр нь адилхан эмнэлэгтэй байдаг болж таарсан. Одоо бүр хоёулаа зэрэг далаа орж таарнөө. Тэр дунд нь Амина буюу Батагийн экс нь ч бас явж байгаа жишээ нэ. Арай. Мишель Бата хоёр 0-гээс ороод хэрэлдээд чи яагаад далайн эрэг дээр явж байгаа юм бэ? Нээрэл намайг бүр сталкертаа дагаад байгаа юм биш үү? Хэмээн ширүүхэн мэтгэлцэж байсан Амина муухай санаалчаад 0-ийн хаалганд төгшөөд ямар гээч охиндоо орчваа гин. Аргагүй байдалд орсон манай хоёр хамтдаа гарч ирээд Мишель Батагийн найзуудтай нэгдээд бөөндөө юм мэдчих суугаад. Бата Мишелээс жоохон ичээд тальд далайн эрэг орж сэлэх үед нөгөө Амина бүр хардаад үхэх гээд байгаа юм болохоор салгах төлөлгөө хэрэгжүүлэн Батаг барьж аваад үнсчихнэ. Ганц үнсүүлсэн биш нөгөө Бата ч хамаг сэтгэл нь хөдлөөд найзуудтай Мишель хоёр салгаж байгаа Аминатай буцаад нийлдэм үү гэхэд найзынх нь уур нь хүүрээд шанаадаад авалгүй дээ. Ямар завхарсан тэнэг хар хүүрвэ чи гэд Батаг өстө зад загнана. Мишель үүмээс амнаас холдоход Бата хойноос нь дагаад очиж уулзаад уушлалт гуйхад айгүй хүтэн зүгээр дээ хэмээх хоосон хариултыг буцааж өглөө хөрхий. Батагийн найзус Мишелээс уучлалт гуйгаад манай хүн бусдыг асар их сэтгэлтэй ч хаяа үнэхээр хуваачээсэн тэнэг үйлдэл гаргадаг. Тэрнээс биш манай найз үнэхээр сайн хүн шүү. Намайг уучлаарай. Бид хоёр тусан заваар явах билет авсан. Хамтдаа гоё далайг үзэж цагийг өнгөрүүлээрэй гин. Мишель Бата хоёр завин дээр суугаад болсон бүх зүйлсээ эргцүүлээд овоодож юу явж исэн Мишелийн дотор мухаараад биеийн сонин босноор ухаан алтаж ус руу унана. Бата байдлыг гартаа аван хойноос нь өсөрж ороод ил газар руу өөртөө авч чаддагч тунд нь жоох ус залгаад үхэхийн даваан дээр Мишель хиймэл амьсгаа өгснөөр Цагдаа нар ашгүй Мишель Бата хоёрыг олоод найзуудтайгаа нэгдээд ямартай ч өдөр өндөрлөж гэр гэрлүүгээ буццаадаг. Ингэснээр жирийн нэгэн 50 өдрүүд өнгөрөх цуур Батагийн эмээ эмнэлгээс эцэст нь гарч хамтдаа амралтанд явъя гин. Тэгээ эмээ маань эмнэлгээс гарсан хэмжээгээд явсан чинь Мишелийн эмээ бас охиноо дагуулад хүрээд ирнэ. Тэгээ зүгээр таараа зогсохгүй Мишель Бата хоёрыг найз охин найз залуу юм чинь өрөөгөө хуваах ёстой л гин. Энэ олон сонин хараалтай ч юм уу, за яагцсан ч юм уу явдлуудаас болоод яг үндэ хөөхөн дотносоод болж үтээд байх шиг манай хоёр. Түрээсийн төлбөрл жоохон бүтэхгүй байгаа болохоос биш. Ярилцаад ойлголцоод альваа бартаг даваад л байна. Дараа нь манай Батагийн туулаа шүдтэй найз жавхаа саяхан шин найз охинтой болцсон гэж өнгөрөө догдлоод юм үзээгөө ажиллаад дабл дейт хийгэж гуйдаг. За яг болно. Дабл дейтэнд явъя хэмээн хамтдаа уулзалтаад өдөржингөө рок клайминг хийгээд Жавхагийн шинэхэн найз охин болох Номо Мишель рүү нэг л нотой хараад ажиглаад чи түрээсийн найз охин юм уу гэд аим шулуухан асуучтیں۔ Юу, ёстой тийм байхгүй шүү. Тэгвэл үнсэлц. Худлаа үнсэлцэл байна да. Түрээсийн л найз охин юм байна штт. Би завгүй очлоо ямадаг уулзах ёстой гэд Мишель яваад дабл дейт ч дуусны дараа Боригдсан Бата чинь нүүр хийх газаргүй болох гээд Номоогоос хүнд битээлэрээ гээл хойноос нь гүйж яагаад Номоо санаандгүй шатнаас унахтанд барьж аваад аварсныхаа дараа өвдөг сүгдөөд хинсч бити Мишелийн түрээсийн найз охин гэж хэлээрээ гуйж байна. Түүний нэр хүнд бас дараагийн сургуулийн амьдралд нь сургаар нөлөөлнө гуйж ийн гэсэн Номоо бас түрээсийн найз охин болж таарнаа. Яасан бэ гэвэл Батагийн найз туулан шүттэй жахаа яг үндэ жинхнээсээ найз охинтой болоогүй Бата дадархсан юм болохоор найз охин охин түрээслэн байрын дабл дейт хамтын болцсон молзоо хийсэн байдаг. Бас Батагийн гайхалтай Мишелийг гэсэн сэтгэл нь Номоог уяраагаад Номоо Батад дурлцна. Мишель Бата хоёр хуршүүд бас эмээтэй нь уулзахаар 3 дахь болгонд явдгийг мэдээд түрээсийн найз охины үйлчлэгээний хамаг дүрмээ зөрчөөд байгаа юм байна. Хэрвээ надтай уярахгүй бол Мишелийг дүрм зөрчсөн шалтгаанаар ажилгүй болгон шүү гэж сүрдүүлэн манай хоёрч бүр аргаа олохгүй банцны улмаас Бата Номоотой уярхэж эхэлнэ. Уярхэж эхлээ зөксөө зайгүй чат бичээд Бата бүр унтаж чаддгүй. Амина Мишелээс ахуулаад юм л найз охинтой олмоор байна гэдээсэн хүн чинь эцэст нь найз охинтой болчоод шаал дургу байгаад байдаг юм а. Бас яагаад дургу байгаа шалтгаануудын нэг нь гэвэл Жавха найзтай санаа зовоод байна.
Нөгөө төрөөсөлсөн найз охины бүр жинхнээсээ өөрийнхөө болгочхоор хэцүү. Бүхлбүтэн өөрийн гэсэн найз охинтой болцсон юм байж муу завхай Батаа чинь Мишельтэй болзоонд явмаар байгаад байна. За нэг төрөөсөлчий даа гэд харсан бас Мишель шинэ жилээр тэр жигтэй захиалга авсан байна өө. Үнэнтэй эвлэрээд гадуур Батаа маань явж исэн. Мишелийг өөр залуутай явж байгааг хараад төрөөсийн найз охины үйлчлэгээ биш жинхнээсээ энэ залуутай харилцаанд орох байгаа байх таа гэж хараад тэнийг юм шиг хартаад хамт байхад нь гарч ирээд юу игээд байгаа юм бэ Мишелээ хэмээн хамаг юмыг бүснүүлсэн чинь үнэндээ манай Мишель жүжигчин болох хүсэлтэй бөгөөд энэ залуунд саяхан авсан ажлынх нь бас нэг дүрд тоглож байгаа нэг найз нь байдаг. Бас хөөрхийн Мишель амхандаа Батад бэлэг авч өгөхөөр найзаасаа зөвлөгөө авч исэн байна. Тэгсэн энэ Батаа гэж шижгийн гар буруугаар ойлгоод харамлаж хардаад бүтггүй. Энэ үйл явдлуудын дараагаар нь Мишельтэй Батаа маань уулзаад яаж имэнараа аргалах вэ гэж хэлсэн хаанаас ч бүүмэд нөмөө гарч ирээд Батаа чи намайг араар тавьж ийн гэж гомдлоод авч яваад яагаад Мишельтэй ингэж хуулзаад байгаа бүх үнэн асуунаа. Аргагүй ирэхэнд Батаа имээ болсон явдал бүх юмаа эхнээс нь ярьж өгсөн чинь нөмөө намайг имээтэй танилцуулчихаа би өстө мундаг үүрэг гүйцэтгэх нээлгэн. Батаа зөвшөөрсөнгүй. Угаасаа имээ нь Мишельд нэлээд дасцсан болохоор бас хэцүү л дээ. Ямар ч тач 3 дахын имээтэйгээ уулздаг уулзалт болоод Батаа Мишель хоёр маань имээ дээр ирсэн нөмөө бас гай олго гараад ирнэ. Тэгэл бүр имээд нь сайхнаар гоёор хандаад л хэрэг алга. Батаа Мишель хоёр бүр санаа зовоод ижсэн Батагийн имээ үнэхээр л Мишельд илүү сайн болохыг нөмөө ухаарад би илүү хичээгээд Батааг өөртөө дурлуулнаа. Би хамгийн шилдэг хайртай охин нь болно. Гимэн хийснийхээ дагуу бүр Батагийн цагийн ажилд нь хүртэл дагаад орчдөг. Батаа төрөөсийн найз өхөнд амар их мөнгө цацдаг болохоор цагийн ажиллаар мөнгөө барагдуулдаг. Тэр нь болохоор караоке. Нэмээ бол боломжтой байвал Батаатай байх шалтгаан хайсаар бүр ажилд нь хамт ордог. Энэ бүхний дараа нэгэн өдөр ажиллаа хийгээд байжсэн караокед Батагийн найзууд ирсэн чинь жавхаа байдаггүй тэр дунд нь. Учир нь төрөөсийн найз өхөнтэй байснаа мэдэгдсэн тэрнээсээ болоод ичээд санаа зовоод нүүр хийх газаргүй хүнд байдалд байна. Үүнд нь Батаа маань гимшээд Мишелийг жавхаатай болцуулж өөрийнх нь найз өхөн бас биш төрөөсөх байсан гэдгийг мэдүүлэхээр гуйгаад болцоонд явуулаад ашгүйгэж жавхаа Бат хоёр уучраа олноо. Мишель жавхаатай болцоонд явсан хариуд нь Батааг шинээр төрөөсийн найз өхөн болохоор бэлдэж байгаа найзтайгаа туршилтын болцоонд явууллаа. Батаа туршилтын болцоонд явж байгаа тэр охиныг халамжилж хамгаалаад нөгөө охин нь үг үйлдэл бүртэн уураад Батаа дурлцноо. За тийм ээ та бүхэн бодож байгаа. Ямар яжин завхарсан, задарсан, асарсан, дэлбэрсэн, сүрсэн аним бэ гэж. Би үннээ хэлье заяа. Би бол ихэндээ амар дуртай байсан. Гоё байсан, сонирхолтой байсан, маргаангүй. Дааж охин нэмэгдэх бүр арай л бүтэхгүй нэ. Гоё аним бол яавч биш байсан байна. Иймэрхүү зүйл бол мэдээж завхрал би өмнөх бичлэгнүүдтэй хэлж байсанчлан олон охтууд руу үсчээд ойлгомжгүй муухай байдалд хизээж битгий байгаарай. Үнэн сэтгэлээсээ хайртай тэр нэг охин голж аваад журмын дагуу ирэхэд найзлаад ойлгоод гэрлээд насан туршдаа хайрлаарай. Төрөөсийн найз охины сизон 1 нь бол нөгөө Амина чинь Мишелийг төрөөсийн охин гэдэг мэдээд илүү тутам муухай юм хэлэхэд нь Мишель Батааг өмөрөд чи одоо ч гэсэн хайртай болохоор хардаад байгаа юм биш үү гэмээр ирэхэд Батаа тэр хоёрын яриаг сонсож тараад багаар Мишельд илүү хайртай болохоо хэлж ойлгуулснаар ер нь бол өндөрлөдөг. За өнөөдрийн бичлэгээр гаж аним суралдаа төрөөсийн найз өхөн гонцолж сизон 1-ийн ерөнхий товч тайлбарлалаа. Галзуу гаж сонин анимууд зөндөө байдаг. Тэгээ би тэрийг олж үзээ. Тэрэн дээрээ сэтгэл бас товч тайлбар хаяа оруулдаг иймэрхүү юм үзэх дуртай бол манай энэ плейлистийг сонирхоод үзээрэй. Цаашлаад уг аним маань бүр 3 дугаар үйлрэлгээд гарсан байдаг. Гэтэ би бол үзээгүй бас үзэхгүй гэж бодож байна. Тэрхий 2 дугаар сувгийн бас энэ октод нь бас арай л бишээ. Тэгээ манай гол дүрийн залуу миний уурыг амар үргээд байгаа байхгүй юу? Салцсан найз өхөн рүүгээ байсгээл буцаж тэгснээ одоо өөрөө нэмээ үерхэд байгаа мөртлөө Мишелийг бас сонирхож яг яах гэдэг нь мэддэхгүй байдал нь үнэхээр дургу үргэж чаддаг. Тийм болохоор үцгэж жоохон хэцүү. Ёстой мэдгүй юм да.